Сайн мэцхан залсаа бүхний нүдийн мэндийг өргөе. За энэ удаагийнхаа бичлэгээр би 10 дугаар сард хэдэн долларын ногдол шишиг хүлээн авснаа танилцуулъя. За 10 дугаар сард би 4 компаниас ногдол шишиг хүлээн авсан байгаа. За үүнд нь Realty Income, Altra Group, Vici Properties, Nike зэрэг 4 компаниас ногдол шишиг хүлээн авсан байгаа. За эхний компани бол Realty Income байгаа. Realty Income маань үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан байгаа. За энэ компани болонгууд сар болгон ногдол шишиг тараадаг гэдгээрээ одоо хөрөнгө оруулагчдын хамгийн дуртай компаниудын нэг байгаа. За би тус компаниас энэ сард $3.16 центийг ногдол шишиг болон хүлээн авсан байгаа. За өнөөдрийн байдлаар тус компани нэг хувьцааны үнэлгээ $58.32 центийн үнэлгээтэй харагдаж байна. За надад тус компани 12 ширхэг хугацааг эзэмшиж байгаа бөгөөд за энэ позишн дээр би 11.100-ны 55%-ийн ашигтай буюу $72.46 центийн ашигтай удаагийн байдлаар явж байна. За дараагийн компани бол Altra Group байгаа. За Altra Group маань ногдол шишгийн хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулагчдын бас хамгийн дуртай компаниудын нэг байгаа. За миний хувьд би энэ дивиденд channel-ыг хийж гиснээс хойш миний хамгийн анхны хөрөнгө оруулалт хийсэн компани бол Altra компани байгаа. За Altra компаниас би $31.62 центийг ногдол шишиг болгон хүлээн авсан байгаа. За тус компани маань ногдол шишгийг одоо тогтмол урт хугацаанд тарааж байгаа компани бөгөөд одоо payout ratio нь хамгийн багадаа 80% байлгахыг болонгууд удирдлагын зүгээс болгон дэрмэлцдэг байгаа. За өнөөдрийн байдлаар тус компани нэг хувьцааны үнэлгээ $57.65 центийн үнэлгээтэй харагдаж байна. Миний хувьд болонгууд тус компаниас 31 ширхэг хугацааг эзэмшиж байгаа бөгөөд за хэрвээ та бүхэн эндээс харах юм бол энэ позишн дээр би 40/100-ны 5%-ийн өгөөжтэй буюу $511 ашигтай одоогийн байдлаар явж байна. За миний дараагийн нэг компани болонгод Vici Properties байгаа. За Vici Properties маань Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотод байрлах одоо үйл хөдлөх хөрөнгө эзэмшдэг үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан байгаа. За тус компани болонгууд одоо томоохон үйл хөдлөх хөрөнгүүдийг казино, бар, ресторан, түрээслэх замаар орлого олдог ийм компани байгаа. За миний хувьд бол энэ компаниас $4.33 центийг 10 дугаар сард хүлээн авсан байна. За өнөөдрийн байдлаар тус компани нэг хувьцааны үнэлгээ $32.60 центийн үнэлгээтэй байна. За надад тус компаниас би 10 ширхэг хугацааг эзэмшиж байгаа. За энэхүү позишн дээр би олонгод 14.77% ашигтай буюу $41.95 центийн ашигтай одоогийн байдлаар явж байна. За миний дараагийн хамгийн сүүлийн компани бол Nike компани байгаа. Nike маань болонгод бидний хамгийн дуртай одоо спортын брэнд байгаа. За миний Nike заалангууд одоо бусад хөрөнгө оруулалт хийсэн компаниудаас харьцангуй бага хөрөнгө оруулалтын одоо ногдол шишиг өгөөжтэй буюу 1.5-2% өгөөжтэй байгаа. За энэ сард би тус компаниас $1.11 центийн ногдол шишиг хүлээн авсан байна. За хэдий ийм бага буюу нэг хувьцаанд 40 центийн ногдол шишиг тараадаг ч гэсэндээ тус компани маань сүүлийн 10 жилийн одоо ногдол шишгийн өсөлтийн өгөөж жил дунджаар 10% байсан байгаа. Энэ болонгууд маш сайн үзүүлэлт буюу жил болгон одоо ногдол шишгээ тэр хэмжээгээр өсгөж байсан гэсэн үг юм аа. За өнөөдрийн байдлаар тус компани нэг хувьцааны үнэлгээ $78.34 центийн үнэлгээтэй буюу надад 19 ширхэг хугацааг эзэмшиж байна. Энэ позишн дээр би 338% ашигтай буюу $48.71 центийн ашигтай явж байна. За ингээд энэ дөрвөн компаниас би 10 сард нийт $40.22 центийн ногдол шишгийг олон хүлээн авсан байна. За тус ногдол шишгээ би реинвест хийж одоо буцаагаад одоо бас хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. За хэрвээ та бүхэн эндээс харах юм бол он гарснаас хойш миний одоо дивиденд channel хийж гиснээс хойш миний өнөөдрийн байдлаар $12,678 зах зээлийн үнэлгээтэй миний тас харагдаж байна. За хэрвээ графикаас харах юм бол би тогтмол 7 хоног болгон одоо өөрийн даасандаа тогтмол дүнгээр одоо contribute хийхээс гадна одоо орж ирсэн ногдол ашгуудаа би буцааж реинвест хийх замаар одоо ногдол шишгийн одоо snowball гэдэг юу одоо өссөн хэмжээгээр миний юг харагдаж байна. Даас харагдаж байна. За ингээд энэ удаагийнхаа бичлэгийг энэ үгээд өндөрлөе. Та бүхэн хэрвээ 10 дугаар сард ямар компаниас хэдэн долларын ногдол шишиг авснаа энэ видеоны доор комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцай залуусаа.